өрсөлдөдөө. За дараагийн хичээлээр уулзчихлаа баяртай. За өнгөрсөн хичээлдэр бид нар y тэнцүү sinus x функц бол хасах пик хоогноороос пик хоогноор эрчимээр уруутай буюу за sinus x функцийн уруу функцийг бид нар y тэнцүү arc sinus x гэж тэмдэглэнэ гэж үзсэн ба. За sinus x функц бол ямар үүрэгтэй функц юм гэхээр тоо утгыг грац руу шилжүүлэх тийм функц ба тийм үү. За тэгэхээр 2-1 гэдэг тоог би arc sinus функцийн тушламжтайгаар 30 градус харгаалж чадна. За язгуурдар 3 хоогноор гэдэг болохоор яг гэхээр arc sinus язгуурдар 3 хоогноор бол 60 градус харгалзсан тийм үү. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр хэдүүд яах вэ гэхээр arc sinus x функцийн график зурыг дээрээс нь arc sinus x функцийн график дээрээс хэдүүл arc sinus функцийн чанаруудыг тодорхойлно. За ингээд хэдүүл өнөөдрийн хичээл рүү орцгоё. За хичээл 16 хэлж байна. За тэгэхээр функц байгаа. За түүний уруу функц нь олддог тийм үү? Уруу функц нь оршин байдаг гэсэн. За тэгэх юм бол энэ хоёрын график нь хоорондоо ямар хамааралтай байд юм бэ гэдэг зүйлийг ихэд мэдээд авъя. За тэгэхээр f(x) функцийн уруу функцийг бид нар f хасхлыг x гэж тэмдэглэдэг. За y тэнцүү f(x) ба y тэнцүү f хасхлыг f функцийн графикууд y тэнцүү x шулууны хувьд тэгшинтэй байна гэж. За тэгэхээр одоо хэдүүл яг хөөхөр графика байгуулах ажилд орно. За эндээс эхлэе байгуулж хэдүүлээ. За энд оруулж тийм үү? За энэ дэр. За тэгэхээр хэдүүлээ f(x) буюу яг хөөхөр одоо хэдүүлээ y тэнцүү sinus x функцийн график байгуулж байгаа гэсэн үг тийм үү? За энэ бол яг хөөхөр x тэнглэг байгаа. Энэ яг хөөхөр y тэнглэг байгаа. За энэ координатыг байгаа. За координатээс баруун тишээ 3 нүд 1 2 3 нүд тоолоод энэ бол яг хөөхөр пик хоогно 2 байгаа. За зүүн тишээ 1 2 3 явуулаа. Энэ бол яг хөөхөр хасах тэмдэгтээ пик хоогно 2 байгаа тийм үү? За манай sinus x функц бол яг хөөхөр утгын мужи нь бол 1-ээс гасх 1-ээс 1-ийн хооронд байдаг байгаа. За одоо хэдүүл яг хөөхөр хасах пик хоогны заас 1 пик хоогны завсаар sinus x функцийн график байгуулъя. За 90 дээр 1 байдаг. 90 дээр 1 байдаг. За энэ ингээд 93 тухайн энэ 30 градус дээр 2-ын 1 байдаг. 60 градус дээр язгуурдар 3 хоогны 2 байдаг. За 45 градус дээр язгуурдар 2 хоогны 2 байдаг. За энэ 5 цэг дээрс морь байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ хүү зэгдэд яг хөөхөр ногооноор зуръя. За эндээс эхлээд ингэж яваад энэ дээр ирсэн байгаа тийм үү? За энэ мөр байгаа. За нөгөө талууд яг хөөхөр хасах 2 дээр хасах 1 байгаа. За хасах 30 дээр хасах 2 1 байгаа. Хасах 60 дээр хасах 100 2 байгаа. За ингээд яриад тавьчих. За энэ мөр гарах нь тийм ээ. За одоо хэдүүд яг хөөхөр эндээсээ y тэнцүү x шулуунаа байгуулъя. За y тэнцүү x гэдэг шулуун бол яг хөөхөр яг энэ голын цэгүүдийг дайраад явсан байгаа шулуун тийм үү? За ингээд y тэнцүү x шулууныг байгуулчлаа. За одоо хэдүүд эндээс яг хөөхөр энэ ногооноор зурагдсан мөрийг энэ x тэнхлийн дагуу y тэнцүү x шулууны хувьд тэгшинтэй нуулах хэрэгтэй. За тэгэхээр энэ хүү цэгийг биш нуулах юм бол за энэ хөрөх цай гэсэн үг тийм үү. За тэрийн багшны хөхөр улаанаар тэмдэглэе. За энэ цэгийг ийшээ энэ зайг дахиад ийшээ тэгшинтэй нуулах юм бол яг хөхөр. За нэг нь хавц ирэх юм шиг байна. За тэгээд энэ хүү цэгийг ингэж дайруулад за мөн яг хөхөр бусад цэгийг дайруулад за одоо нэг иймэрхүү юм зогдох гарын тийм үү. За тэгэхээр хэдүүд энэ улаанаар зурсан морь бол яг хөхөр y тэнцүү arc sinus функцийн график байна гэсэн үг. Хасах пик хоогноороос нэмэх пик хоогноор завсар тариад гэж байгаа юм. Тодорхойлогдсон манай sinus x функцийн уруу функцийн графикны улаанаар зурсан морь гарч ин тийм ээ. За тэгэхээр хэдүүд одоо яг хөхөр энийг програм ашиглаад графикийг харъя. За багш нь графикийг гаргаад ирлээ. За энэ болохоор яг програм ашиглаж байгуулсан график байгаа. За миний зурсан график хажууд нь бас яг бай тэ төгсөн байна. За одоо хэдүүд яг хөөхөр энэ график дээр сэтгэл ажиглаад тодорхойлтуудыг хийнэ гэдэг чинь тийм ээ чанаруудыг хийнэ гэдэг.
За тэгэхээр яг хөөр хэдүүлээ координатикс 3 нүд яваад пик байгаа 2 байсан. За тэгэхээр 3 нүд яваад пик байгаа нь 2 гэвэл 1 2 3 нүд пик байгаа нь 2 яах нь. Энэ нүд яах нь манай пик байгаа нь 2 яах нь. За ийшээ зүүн тишээ 1 2 3 явна. Энэ нүд яах гэхээр хасах пик байгаа нь 2 байна тийм ээ. За одоо хэдүүл яах гэхээр манай улаан функц юм. Улаанаар зурагдсан мөрийн ер нь яадаг функц юм бэ те. Ямар чанартай юм бэ гэдгийг тодорхойлох гэдэг. За тэгэхээр хэдүүд яах вэ гэхээр энд байгаа цэгийг за энэ болохоор яах вэ гэхээр яг хасах пик хоохны 2-оос пик хоохны тастаж авч тийм ээ. За тэгэхээр яг тастаж авахаар л ингээд зурч ингээд. За яг энэ хоорондох завсрыг яах нь хэдүүлээ. Синус уран функцтэй байдаг. Тэгэхэд яг тэгшинтэй нугалсан байгаа тийм ээ. За тэгэхээр энд байгаа цэгийг тэгшинтэй нугалаад яах нь энд яваад ирсэн шүү дээ. Тэгэхээр энд харгалзаж байгаа утга чинь пик хоохны 2 тийм үү. Тэгвэл энд харгалзаж байгаа утга юу байх нь вэ? Энд харгалзаж байгаа утгаас юу байх нь вэ? Пик хоох нь 2 байх нь тийм үү. За тэгвэл багш нь анхны бичсэн пик хоох нь 2-оор харьлах чинь. За энд байгаа цэгийг тэгшинтэй нугалахад яг гэхээр энэ дээр ирсэн тийм ээ. Энэ дээр ирсэн. За энэ бол яг гэхээр хасах пик хоох нь энэ зэгт харагдаж байгаа хасах пик хоох нь 2 ба. За тэгэхээр энэ зэгт харагдаж байгаа бол яг гэхээр бас яг нь хасах пик хоох нь 2 байгаа гэсэн үг тийм ээ. Тэгшинтэй нугалсан учраас. За тэгэхээр энэ анхны үгс хасах пик хоох нь би арилгах чинь. За тэгээд манай координат яг гэхээр энэ бол x тэглэг байгаа. Энэ бол y тэглэг байгаа. За тэгэхээр манай y тэнцүү аксинус x функц бол ямар чанартай юм бэ гэдгийг одоо тодорхойлох. За x-ээр бол бид нар яг хөөр тодорхойлогдох мужийг ярьдаг тийм үү? X-ээр тодорхойлогдох мужийг ярьдаг. За тэгэхээр манай x тэнхлэг дээр хэдээс хэдийн хооронд байна вэ гэхээр манай x тэнхлэг бол яг хөөр хасах нэгээс нэгийн хооронд. За энд хасах нэг гэдэг. За энэ дээр зурчих багш нь. За энийг шарамгаар зуръя. За энд ингээд хасах нэг гэж зурагдана. Энд яг хөөр нэг гэж зурагдана. За хасах нэгээс нэгийн хооронд тийм үү? Манай тодорхойлогдох муж бол хасах нэгээс нэгийн хооронд. За тэгэхээр манай тодорхойлогдох муж юу? T муж бол x хараад ихтэн хасах нэгээс нэгийн хооронд байна. Хасах нэгээс нэгийн хооронд байна гэдэг нь улаан мөрөөс та бүхэн харж байгаа. X өдөө нэгээс их хасах нэгээс их улаан мөрөө зурдаагүй. Хасах нэгээс бага улаан мөрөөс зурдаагүй тийм. Тэгэхээр тодорхойлогч бол хасах нэгээс нэгийн хооронд байна. За утгын мужийг бол бид нар одоо функц дээрээс бид нар y хэлдэг тийм үү? Y хэлдэг. За манай y бол яг гэхээр за энэ цэгийн y-ийн координатыг харах юм бол пик хоох нь 2. За энэ цэгийн y-ийг харах юм бол хасах пик хоох нь 2. За тэгэхээр манай тодорхойлогдох утгын муж бол юу байх вэ гэхээр хасах пик хоох нь 2-оос пик хоох нь 2-ийн хооронд байна. За синус x функцийн граф синус x функцийн тодорхойлогдох муж бол хасах пик хоох нь 2-оос пик хоох нь 2 байдаг. За утгын муж нь хасах нэгээс нэгийг орно. Тэгэхээр аксинус x төр бол уран функц төр бол яаж юм гэхээр тодорхойлогдох муж утгын мужийн байр нь солигдож байгаа тийм ээ. Байр нь солигдож байна. За дараагаар нь бид эндээс юу башиж болох вэ гэхээр за багш нь өмнөх хичээл дээр одоо сондгоо функц гэдгийг нь харуулсан байгаа синус x функцийг. За сондгоо функцийн график бол яг гэхээр y тэнхлэхийн тэгшинтэй нугалаад дараа нь x тэнхлэхийн тэгшинтэй нугалсан гэж хэлсэн байгаа тийм үү. За тэгэхээр тэр y тэнхлэхийн дагуу тэгшинтэй нугалаад дараа нь x тэнхлэхийн дагуу тэгшинтэй нугална гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр шууд координатын хэвд бол яг нь тэгшинтэй өргөж байгаа гэсэн үг. За одоо тэрийг багш нь тавханд харуулъя. За тэгэхээр энд байгаа цэгийг би яг гэхээр энэ улаан мөр бол манай аксинус функцийн график байгаа шүү дээ юм уу. За тэнгууд яг гэхээр энэ сондгоо функц юм уу гэдэг нь шалгах чаа. За тэгэхээр энийг би y тэнхлэхийн дагуу нугалах юм бол за энэ хэвд ирэх нь тийм үү. Энэ хэвд y тэнхлэхийн тэгшинтэй нугалах юм. Энийг дараа нь x тэнхлэхийн тэгшинтэй нугалах юм бол яг гэхээр энэ зэг дээр ирэх байхгүй энэ зэг дээр. За тэнгууд яг гэхээр эндээс энд байгаа цэг бол яаж юм? Y тэнхлэхийн дагуу нугалаад x тэнхлэхийн дагуу нугалаад давхцаж штэ. За би сая өөрөөр юу гэж хэлэх вэ гэхээр энд байгаа цэг болон энд байгаа цэг бол яг координатын хэвд тэгшинтэй байгаа тийм үү. За тэгэхээр хэдүүл энэ дээр бол ер нь цаашид бид нар y тэнхлэхийн дагуу нугална x тэнхлэхийн дагуу нугална гэж яриад байгаа юм зохимжгүй. Яг гэхээр координатын хэвд яг нь тэгшинтэй учраас сондгоо функц гэдэг хэдүүлээ шууд биччихье тийм ээ. Координатын хэвд за тэгшинтэй учраас
сондоо. Координат хийж энэ цэгийг тийм энэ цэгийн өвдөг шимтэй байна. За ингээд сондоо функц нэглүүлээ. Харчлаа. За сондоо функц гэдгээр бид цаашид ямар чанар хэрэгж явах юм бэ гэхээр арксинус хасах x гэдэг бол хасах тэмдэгтэй арксинус x-ийг тэнцэнэ гэдэг яах нүгэ цаашаа шууд ашиглаад явчих гэсэн үг. За энэ дээр жишээ авбал одоо жишээлбэл яг үг багш нь x-ийн оронд хасах 30-ыг x-ийн оронд 30-ыг авчих тийм ээ. За тэгэх юм бол яг үгээр арксинус одоо хасах 30 градус гэдэг бол юутэй тэнцүү юм бэ гэхээр хасах арксинус 30 градустай тэнцүү гэсэн үг тийм. Тэгэхээр энэ яг үгээр хасах 2-1 гэдэг тав гарч ийна тийм үү. За ингээд шууд хэрэгжилдэг байх нэ. За дараагаар нь яг үгээр за x бол тодорхойлолт хасах нэгээс нэгэ орноос нь тийм. Хасах нэгээс нэгэ орно гэсэн тийм үү. Тэгэхээр яг үгээр дурын за энэ доош харсан үг математик дурын гэсэн үг. Дурын x1 x2 гэсэн цэгийг яг үгээр хасах нэгээс нэгийн хооронд авахад за арксинус за энд яг үгээр x1 нь x2-оос бага ухаар авч байгаа шүү. Арксинус x1 нь арксинус x2-оос бага буюу за тэмдгийг хадгалж явах юм бол бид нар энийг өсдөг функц гэж нэрдэг тийм үү. За тэгэхээр энэ бол яг нь 3 дугаарт нь арксинус функц бол яг нь өсдөг функц байна. Өсдөг функц. За ингээд 3 тодорхойлсон шүү дээ. За дараагийн 4 болон 5 дугаар тодорхойлтууд их чухал тодорхойлт байгаа. За багш нь энэ 4 тавыг энэ доор багтаахыг бодъё гэсэн чинь арай багтахгүй байна. За хойдлын уцаар шийдчихье. За хойдлын уцаар шийдчихээр багш шууд ингээд шилжчихье. За дөрөвдүгüүрт нь бол бид нар ямар чанарыг мэдж байгаа вэ гэхээр за манай утгах юм уу шууд яг үгээр хасах пик хохон 2-оос пик хохон 2-ийн хооронд байна гэж. За тэгвэл арксинус синус y юутэй тэнцэх вэ гэж. Арксинус синус y. За энэ бол яг үгээр y-тэй тэнцэнэ. Y-тэй тэнцэнэ. За энэ дээр жишээ авъя. За жишээлбэл y тэнцүү 30 градус баг. Y тэнцүү 30 градус баг. За тэгвэл яг үгээр арксинус за синус 30 градус бол яг үгээр за синус 30 градус 2-1-тэй тэнцүү тийм үү? За тэгэхээр арксинус 2-1 болно. За арксинус 2-1 гэдэг бол юу тэнцүү гэхээр 30 градустай тэнцүү. За тэгэхээр y-ийг бид нар 30-аар сонгож авсан. За энд яасан бэ? 30 гарч ийн тийм үү? За тэгэнгүүт яг ингээ хасах пик хоогноос пик хоогн хоёрын давсар гингүүд 30 градус бол багтсаж байгаа тийм үү? За тэгэнгүүт одоо нэг ийм асуудал байна. За жишээлбэл синус 210 градус. Синус 210 градус. За тэгэхээр яг үгээр y-ийн оронд би яг үгээр 210 градусыг авсан гэж бодъё. 210 градус гэдэг бол хасах пик хоогноос нэмэг пик хоогноос давсар хараалагдахгүй юм шиг харагдаж байгаа шүү дээ. За тэмүүлтэд бол одыг шалгаж үз. За тэгэхээр би одоо яг үгээр синус 210-ыг би яг үгээр синус 180 дээр нэмэх нь 30 градус гэж задлчих. За энэ болохоор эмгэгтэйлийн тамиг гэж бид нар өмнөх жилд үзсэн байгаа. За 210 градус бол одоо 3 дугаар өмчгөн зүг учраас яг үгээр хасах тэмдэгтэй. За тэгээд яг үгээр 180 дээр нэр хിവэрээ. Тэгэхээр хасах синус 30-тэй тэнцүү гэсэн тийм үү? Хасах синус 30-тэй. За тэгэхээр синус 210 гэдэг яг үгээр хасах синус 30 гэж бичиж болно гэсэн үг байхгүй. За тэгэхээр эндээс хэдүүлээ гэж үгээр арксинус хасах тэмдэгтэй синус за тэгэхээр 210 биччихье. Арксинус синус 210 градус гэдэг бол юутэй тэнцүү юм бэ гэхээр арксинус за синус 210 би сая хасах синус 30-тай тэнцвүүдийг харуулсан. За ийм болно. За эндээс бол яг гэхээр манай функц бол сондгоо функц учраас яг гэхээр хасах тэмдэгт өмнө гаргачих болно. За эсвэл шууд синус 30 гэдэг бол 2-1 тэгэхээр шууд арксинус хасах 2-1 гэж чинь. За хасах 2-1 гэдэг бол юутэй тэнцүү юм бэ гэхээр хасах арксинус 2-1-тэй тэнцүү сондгоо функц учраас тийм үү. За ингээ арксинус гэдэг бол яг гэхээр хасах 30 градус тэнцүү. За тэгэхээр яг гэхээр синус 210 градус бол хасах 30 градус тийм үү. Арксинус синус 210 градус гэдэг бол хасах 30 градус гарна гэсэн үг. За яг иймэрхүү бодууд бол SAT-ийн шалгалтанд бол орж ирдэг байгаа шүү.
За тэгэхээр 210 градус эхлээд харахад бол яг хасах пик вагонероос нэмэх пик вагонероос багтахгүй шиг харагдаж байсан. Тэнгүүт эмгтээлийн томьёо ашиглаад үзэнгүүт яг нь хасах 30 градус гарах нь байна. За одоо 5 дугаар чанар. За x нь хасах нэгээс нэгийн хооронд байхад x хасах нэгний хооронд байхад яг нь синус арксинус x бол x-тэй тэнцэнэ гэж. Синус арксинус x бол x гана. За энэ дээр жишээ авъя. За жишээ авах хэвдүүлээ x тэнцүү язгуур дор 2-ыг хуваах нь сонгоч. Хасах нэгээс нэг хооронд багтана тийм ээ. За тэнгуут явахаар синус за арксинус язгуур дор 2-ыг хуваах нь 2. За арксинус язгуур дор 2-ыг хуваах нь 2 бол хэдэн? Синус энэ чинь пик хуваах нь 4. Синус пик хуваах нь 4. За синус пик хуваах нь 4 синус 45 бол дунд туруу буюу одоо дунд туруу дээр синус косус одоо багцсан гэж. Давхцсан гэж бид нар өмнөх хичээл дээр бас үзсэн байгаа тийм 11 дэх хичээл дээр үзсэн байгаа. За энэ дээр нэг ижилхэн байгаа зүйл нь юу вэ гэхээр синус 45 болон косинус 45 хоёрын утга нь яг нь яг дунд туруун дээр давхцж чинь тийм үү? За саяны бэлтгийг үзээд синус 45, косинус 45 градусуудыг хизээч мартахгүй байх гэж бодож байна. За тэгэхээр энэ бол яг хөөр язгуур дор хэрэг байгаа. Хоёртой тэнцүү байгаа. За тэгээд бид нар яг хөөр манай нөгөө сонгож авсан x маань яг энд өөрөө гараад ирсэн байна гэж. За ингээд яг хөөр өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Өнөөдрийн хичээлээр хэдүүлээ. За арксинус x функцийн графикийг байгууллаа. За багш нар ч үзүүлээ. Багшийн зурсан график бол жоохон тэ програм бол хажууд нь төгс байгуулна л да. Багш нарт ингээд зурж сурж байгаа учраас та бүхэн ойлгоорой. За графикийг байгуулчлаа ямар ч гэсэн. Тэгээд яг хөөр бид нар 5 чанарыг тодорхойллоо. За тодорхойлогдох мууж утгах юм уу бол тодорхойллоо тийм үү? Тодорхойлох мууж нь хасах нэгээс нэг оронд байна. Утгах юм мууж нь хасах пик вагонероос юм байна. За координатын хувьд тэгшинтэй учраас сондгоо функц юм байна. За дээрэс нь яг хөөр өсдөг функц юм байна. За дөрөвдүгüүрт нь яг хөөр арксинус синус y-г y-тэй тэнцүү байт юм байна. За 5 дугаарт нь яг хөөр синус арксинус x бол x-тэй тэнцүү байт юм байна гэдгийг хэдүүлээ мэдээд авчлаа. За ингээд дараагийн хичээл дээр хэдүүлээ косинус функцээр уулзах болно. За дараагийн хичээлээр уулзлаа бүгдээрээ баяртай.